Аж ахуй нэгж илгээгээгүй төлөв тугаа баримтанд хэрхэн гомдол гаргах вэ? Нэгд QR кодоор бүртгэгдсэн баримт аж ахуй нэгж илгээгээгүй төлөвтэй бол 72 цагийн дараа гомдол мэдээллийг товч таны баримтанд идэвхжих ба тухайн баримт дээр дарж гомдол хэсгийг сонгосноор таны гомдол илгээгдэх болно. 2. Гараа шивсэн баримт аж ахуй нэгж илгээгээгүй төлөвтэй бол эргэн та төлбөрийн баримтын суглааны дугаарыг бүртгүүлэхдээ алдаатай шивсэн бол аж ахуй нэгж илгээгээгүй төлөв шилжих ба тухайн төлбөрийн баримтыг устгаад дахин зөвөөр бүртгүүлнэ. Худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж борлуулалтын мэдээллээ 72 цагийн дотор татврын системд илгээх үүрэгтэй ба тухайн байгууллага мэдээллээ илгээсний дараа автоматар таны бүртгүүлсэн төлбөрийн баримт баталгааждаг бөгөөд уг хугацаа ихтэрвэл 1812.88 дугаар цалган гомдол мэдээлэх боломжтой.